За өдрийн мэнд би шинжлэх ухааны няман дэстауд хүн байна. Эхлээд одоо 5 жилийн өмнө одоо гар юугаар ажиллаж байсан. Нодон намраас хойш ийм дөхөөрөнд явсан. Ийм хийн дангараад авсан. Одоо дахиад бас энийг өргөжүүлэх бодолтой явж байгаа. За сайн байна уу? Сайн. За дугуйс засах. На. За. Энэ дугуйс засах. Энэ хайнаас явж хийгээрээ. Заавал хийлэл үгүй да. Тийм. Орхон олж амрах шүү дээ. Та тэр нөгөө тоног төхөөрөмжтэй биш үү? Аа. Таныг төхөөрөмжтэй гараар 2 жил ажилласан. Одоо Нэрдэн Монголын хүүгүүд 10 сая төгрөг авсан. Өөрөө бас жоохон юутай байсан. Тэгээд намар өргөж гараж өргөжүүлэх гэж бодсон чинь хөө тунаад чадаагүй. Тэгээд одоохондоо бол хэвээ ажилдаа явсан ч гэсэн хэвээ өргөжлүүлээ явж л байгаа. Тэгээд дангараар ихтэл ийм улаан дангараад нууддаг байсан. Одоо энийг өөрч нь бол дороош хий тавиал сүггэл өөдөн гараад. Юм болгон хэлбэрчлээд хамаагүй түргэн болцсон. Ингээл ийм хурдан хэлбэр төхөөрөмжүүд бас яснаар ажил хамаагүй хөнгөчлөлтөй болчихж байгаа. Ер нь бол баг олцвол гараараа тэгэл бас нэг яачих тэр эдийн засаг хуржихгүй л байсан. Тэгээд энэ жил бол бас нэг зээл олстаар бас яах вэ? Төхөөрөмжтэй болсон хэлбэр дангараат болсон. Үлдсийгаа бас хөрдлүүлж ийж гараашнд хамруулсан натал байгаа. Над бол ингээд бөөлөр ороод сувргаад яхлаар чинь тэгээд энэ төхөөрөмжч бас хүнээс мөнгө авах гэхээр зарим нь өгдөг, зарим нь өгөхгүй тэгээд нэг тэгж бөөнөр нь авч гаргалдахгүй. Тэгээд бөөнөр мөнгө орсон дэм бас хамаагүй над дэмтэй болчих жоох байхгүй. Эргэлэр хүүгийн зөвхөн мөнгө сар болгол нөгөө юугаар төлж байгаа. Энэс хүүгж төлөхгүй байгаа учраас бол надад хамаагүй бөөнөр орж байгаа учраас дэмтэй болчих жоох. Мэдээллийг нэг юундаар тавьчихсан биш. Тэр дарааг харж байгаа л надад бас олдоодох магадгүй л яасан чи гайг бас ийм баашин сав бас нэг юм хийх гэж зүтгэж байгаа хөөд бас нэг амархан бүтцээ. Юу ч хийгээгүй юу ч юм байгааг бол бас тийм амархан олдохгүй л байх гэж бодсон.